Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жилийн хугацаанд би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд дадал болчихсон нэг зүйлийн талаар энэ удаад та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Ямар нэгэн зүйлийг хийхэд бидэнд бэрхшээл заавал тулгардаг. Үүнийг бид нэр асуудал гэж бас нэрлэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр ихэнх хүмүүс асуудал тулгархад тухайн асуудлаас зайлс хийдэг юм байна л да. Эсвэл зогтдог. Тэгээд тодорхой үр дүн гаргаж чаддгүй. За тэгвэл бид нар ямар нэгэн үр дүн гаргахын тулд амжилтандаа хүрэхин тулд зорилгодоо хүрэхин тулд тухайн асуудлаа заавал нүүр тулах шаардлагатай болдог. Гэхдээ нүүр туллаа гэд яг энэ асуудлыг давж чадна гэсэн үг мөн үү? За нэг жишээн дээр бүгдээрээ ажиллая. Та болон танд байгаа асуудлыг 1-ээс 10 дугаар түвшин гэж үзье. За таны хандлага, таны IQ 2 дугаар түвшинд байлаа. Харин танд тулгарсан тэр асуудал чинь 5 дугаар түвшин гэж үзье л да. Тэгвэл яг таны хувьд тэр асуудлыг ямар харагдах вэ? Яг дааж давшгүй тийм ээ. Тийм хэцүү асуудал гэж харагдаж байгаа юм. За тэгвэл яг таны асуудал чинь 5 дугаар түвшнийг та өөрөө 8 дугаар түвшин байлаа гэж үзье л да тийм ээ. Тэгвэл 5 дугаар түвшний асуудлыг давж чадах уу? Мэдээж давж чадна. За тэгвэл та бүр 10 дугаар түвшнийх байх юм бол 5 дугаар түвшний асуудал зүгээр л нэг байдаг зүйл болж өгнө шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үүнээс бид нар юу харж болох вэ гэхээр асуудал том байх юм бол та зүгээр асуудлаасаа жижиг л байна гэсэн үг. Та өөрөө жижиг. Тэгэхээр бид нар бүгдээрээ хэлэх хэрэгтэй. Би энэ асуудлаас өөрөө жижиг юм байна шүү дээ гэж хэлэх хэрэгтэй гэсэн үг. Гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр би өнгөрсөн жилийн хугацаанд яг өөртөө юу гэж хэлдэг байсан бэ гэхээр сэтгэлээр унсан үедээ асуудал гарах үед би өөрөө жижиг юм байна шүү дээ гэж өөртөө хэлдэг байсан гэсэн. Одоо таныг асуудлаасаа том байхад туслах нэг аргыг зааж өгье. Танд нэг бэрхшээл байгаа шүү дээ. Энэ бэрхшээлээ та яг одоо цаасан дээр бичээрэй. За ингээд энэ бэрхшээлийг давах ямар арга байна вэ? 10 аргыг та цугуулад бич. Ингэж бичснээрээ бэрхшээлийн сэтгүүгээс одоо шийдлийг олох төр сэтгүү рүү таныг чиглүүлэх болно. Эцэст нь хэлэхэд асуудлаасаа бүгдээрээ том байцгаая.